Эрх мэдлийн хүчээр дарангуйлагч хувь заяаны эрхээр хүчирхэг жанжин болж төлөвшсөн Юли Цезараас хойш Ромын бүгд найрамдах улс орвонгоороо өөрчлөгдсөн түүхтэй. Гай Юли Цезар эзэнт гүрний хаад 2000 жилийн турш өөрсдийгөө энэ л хүний нэрээр нэрлэж байлаа. Цезар гэх энэ нэр түүнийг нас орсны дараа Кайзер, царь буюу хаан гэсэн утгыг илэрхийлэх болжээ. Цезар манай эртний өмнөх 100 оны 7 сарын 13-нд Ромын нэгэн язгууртны гэр бүлд төржээ. Тэр үеийн Ромын бүгд найрамдах улс 7 толгод дээр байгуулсан том хот байхаа нэгэнт болж Грек, Бага, Африк сэвийн хойд нутгийг эрхшээлдээ оруулсан асар том гүрэн болж дэлсэн байлаа. Бүгд найрамдах улсыг сенатууд буюу өөрсдийгөө оптимат, өөрөөр хэлбэл шилдэгүүд гэж нэрлсэн ангийнхан удирдаж алдар хүнд эрх мэдэлд тэмүүлж байсан хэм багч нухчин дарах сонирхолтой байжээ. Тэдэнтэй сөргөлдөж байсан популярууд ард түмний ашиг сонирхлын төлөө дуугаа өргөж байсан ч аанал язгууртай ангийнхан байлаа. Ромчуудын өвөг Венера охин тэнгэрийн хүү Энегес Уксатай гэх Юлийн овог эртний сурвалжид гаралтайч тэр үед эрх мэдлээс нэлээд холдсон байжээ. Хүүдээ өөрийнхөө нэрийг өгсөн эцэг нь Азийн претор буюу захирагч цолтой ээж Аврелия Котан мөн сурвалжид гаралтай байснаас гадна хүүдээ асар их нөлөөлсөн гэдэг. Гэхдээ залуу Цезарт аав нь биш харин авга эгч Юлиагийнхэн нөхөр Гай Мари ихээхэн нөлөөлж улс төрийнх нь үзэл баримтлалыг өсгөн бойжуулжээ. Авьяаслаг жанжин Мари ардын дунд алдартай үгээгүй ардыг цэрэг дэлсүүлэн цалин газар олгох журам тогтоож цэргийн өөрчлөлт хийснээр Ромын цэрэг төрөөс илүүтэй амьдралыг нь залгуулж байсан жанжиндаа чин үнэнчээр зүтгэх болжээ. Иймээс цэрэгтэй хүн хүчтэй болж залуу Цезар ч үүнийг сайтар ойлгож авлаа. Ромын тэргүүн түшмэл консулаар 7 удаа сонгогдсон Мари Ромыг Герман омгуудаас өмгөөлөн хамгаалсан гавьяатайч хэрцгий догшин авиртай байжээ. Цезарыг 13 настай байхад Ромд иргэний дандагдж Мари тэргүүтэй популярууд алдартай жанжин Луци Корнели Сулатай тэрсэлджээ. Харин Юли Цезар манай эртний өмнөх 84 онд 16 настайдаа Ромын төв бурхны төлөгчөөр сонгогдсон байна. Төлгөч болно гэдэг улс төрөөс холдохын нэр боловч хувь заяа гэдэг таашгүй билээ. Тэр жил Цезар Мари ахынхаа зэвсэг нэг танд популяруудын тэргүүн Луци Корнели Ценнагийн охин Корнелиятай дэр нэгтгснээр улс төрд хөл тавин популяр намд нэгдсэн ч манай эртний өмнөх 82 онд зүүн тийш дайлаар мордож Марианчуудыг дараад ирсэн Сула эргэж ирээд Ром хотноо эзэн сууж популяруудыг хавчин дарах болжээ. Популяр гэсэн хэнийг ч шүүлгүй дүүжилж байсан тэр үед 18 настай Цезар намаасаа буруулсангүй. Тиймдээч төлөгчийн албанаас хөөгдөн Ромоос арга буюу зүгтж хэдэн жил хэрэн хэсүүжлэх зур анайл нөлөөтэй байсан аав ээж нь Сулагаас гуйсаар байгаад хүүгээ өршөөлт хамруулжээ. Цезарын хувьд Ромд байх аюултай байсан тул сурвалжит айлын хүүгүүдийн замаар зүүн тийш Аз мужид цэргийн алба хаахаар мордлоо. Лесбосын бүслэлтэд гавьяа байгуулж сарсан титмээр шагнуулсан залуу Цезар Вифиния руу явж байхдаа дээрэмчдэд олзлогдсон түүхтэй. Энэ явдал хожмоо домог болон яригджээ. Тэгэхэд дээрэмчид Цезарыг 20 талант буюу тухайн үедээ асар их мөнгөөр суллаж тавина гэсэн манай баатар та нар намайг арай л хямдхан үнэлж байна. Би дор хаяж 50 талантын үнэтэй шүүгээд инээр хийлжээ. Ар гэрийнхэн нь өнөө мөнгийг цуглуулж байх сар гарын хугацаанд Цезар дээрэмчидтэй хамт дасгал сургууль хийж бичсэн шүлгээ уншиж уухайлан алга ташихгүй бол зэрлгүүдгээд цовдлон хэмээн сүрдүүлж байсанд дээрэмчид ёор тоосонгүй. Ингээд Цезар суслагдмагцаа даруй цэрэг цуглуулан өнөө дээрэмчдийг нэхэж очоод мөнгөөч авч тэднийг бариад амлсан ёсороо загал майд цовдолжээ. Тэгтээ тамлахгүй гэсэндээ хоолойг нь хэрчээд цовдолсон гэдэг. Хэлсэндээ хүрдэг энэ зан нь Цезарыг хинээс ч илүү тодорхойлж байлаа. Ромд эргэж ирээд залуу Цезар humгүй улс төрд орсонгүй. Бат суурьтай болохын тулд шүүхтэр Сулагийн талын авилгад идэгдсэн түшмдийг илчлэн илтгэв. Тэгэхэд Цезар шүүхтэр ялагдсан ч ардын донд алдаршиж эхэлвэ. Цезар урнаар илтгэж сурахын тулд цагтаа алдарт Цицеронд багшилж байсан Родос арлын Аполлоны малуунд шавилжээ. Улс төрд нөлөөтэй болохын тулд мөнгө хэрэгтэй байсан тул зээл авч тансаг найр хийж эхэлсэн ч энэ бүхэн цаанаа нарийн тооцоотой байлаа. Тэндээч Цезар санаа нэгдэх хүмүүстэйгээ нийлж чадсан байна. Манай эртний өмнөх 69 онд авга эгч Юлияга нас ороход ажил явдал дээр нь эгчийгээ магтан дуулсан нь урд хожид үзэгдээгүй явдал байлаа. Ингэснээр популяруудын үзэл санааг өвлөн авч байгаа ил тод илэрхийлж олныг уухайлуулав. Удалгүй эхнэр Корнелиан нас ороход өнөөл магтан дуулж ёс төгөлдөр оршуулснаар Цезар
популяруудтай санаа нэгтэйгээ архин баталжээ. Цэргийн албанаас журам ёсоор санхүүгийн албанд дэвшсэн Цезар Испанид санхүүгийн захирагч буюу эзилийн албанд томилогдож мордохоос өмнө ах Маригийнхаа хөшөөг Капитолид босгожээ. Энэ зур өрн нэмэгдсээр Испани руу явах гэтэл зээлдэгчд нь түүнийг явуулсангүй. Тэр үед Ромын тэргүүн баян Марк Крас түүнийг батлан дааснаар Цезар аяндаа гарчээ. Улмаар манай эртний өмнөх 63 онд Цезар Ромын понтифик буюу тэргүүн төлөгчийн тушаалд өөрийгөө дэвшүүлжээ. Сонгуульд мөнөөл зээл авч маш их мөнгө зарцуулсан Цезар энэ албанд сонгогдсон байна. Яг энэ үед Ромд Ахмад дайчид ядуусыг авилгадсан Каталина гэх язгууртны хэрэг дэгдэж консул Цицерон тэргүүтээ сенатчид хүртэл Каталинаг шүүлгүй дүүжлэхийг шаардаж байсан боловч Цезар хүнийг шүүлгүй шийтгэн гэдэг байж боломгүй явдал Италийн хотуудаар ээлжлүүлэн насаар нь хорий хэмээн олонний өмнө илтгэжээ. Үүнийг Апциматууд эсэргүүцэж эцсийн дүндээ ялсан ч Цезар сансандаа хүрч ардын дунд хууль ёсны хамгаалагч өр нинжин сэтгэлдэн хэмээн алдаршжээ. Апцимат намын Катон яг энэ үеэс түүнд өсөрхөн дайсагнах болжээ. Испанид алба хашиж тодорхой хэмжээний хөрөнгөтэй болсон Цезар эргэж ирээд Ромын бүгд найрамдах улсын хамгийн дээд тушаалтан консулд нэрээ дэвшүүлв. Тэгэхэд сенатууд анаал түүнийг эсэргүүцсээр байлаа. Тиймдээч цэргийн жанжны хувьд ялалтаа тэмдэглэн Ромд ёслол төгөлдөр эргэж ирэх үү эсвэл консулд нэр дэвшхийн тулд хувь хүний хувьар чимээгүйхэн ирэх үү өөрөө л мэдгэвэ. Цезар эрх мэдлийг сонгож сенатад ялахын тулд манай эртний өмнөх 60 онд Ромын тэргүүн баян Марк Крас алдартай жанжин Гней Помпейтэй эвсэн гурвын холбоо байгуулсныг хожимо түүхчид анхны триумвират буюу гурвалсан холбоо гэж нэрлэжээ. Авгаа хочтой Гней Помпей зэрэгтэй хүндтэй дорн зүгт байлдаж байсан Ахмад дайчиддаа газар олгох шийдвэрийг нь сенат дэмжээгүйд дотроо өсөрхөж байлаа. Ийхүү элд бамбай эд хөрөнгө эрх мэдлээр гагнагдсан энэ гурав Ромын бүх хэргийг эрхшээн шийдэхээр ярилцсан тогтжээ. Цезар ч сансандаа хүрч манай эртний өмнөх 59 онд консулаар сонгогдлоо. Тэгэхэд сенатаас Цезарыг хүлэх гэсэндээ заналт дайсан Катоных нь хүргэн Марк Кальпурни Бибулыг хам консулаар томилжээ. Цезар амлсан ёсороо газрын шинэ хуулийг сенатад хүргүүлж Апциматуудтай тэмцсэн консулынхаа эрхээр сенатыг даван өнөө хуулиа ард нийтийн хурлаар батлуулж авчээ. Нийтийн хурлыг цуцлах гэж оролдсон хам консул Бибул руу ард олон угаадас цацсанд айж сандарсан Бибул консулынхаа албанаас буун буудлаа гэрээсээ бараг цухуугаагүй гэдэг. Тиймдээч ромчууд тэр жил Гай Юли 2 консул байсан гэж ярилцах болжээ. Үүнээс гадна Цезар мужийн татварыг бууруулах хууль баталж ард олныг өмгөөлөн хамгаалагчийн алдар хүндээ баттгахад авлаа. Ингээд консулын хугацаа дуусах төхмөгц легион байгуулах эрхтэй эзэнт гүрний мужийн консулын албанд томилогдохоор шийдэж анаал нийтийн хурлаар Цезальпин Гайлд 1 биш 5 жил консулаар сууж 5 легион цэрэг байгуулах эрх олж аваад зогсохгүй өнөөгийн Францын өмнөд нутгийг мөн өөрийнхөө харьяанд оруулж ахаад 1 легион байгуулах эрхээр шагнуулжээ. Манай эртний өмнөх 58 онд 42 настайдаа Галл руу мордсон Цезар тасралтгүй тэмцэлдэж байсан тэр нутгийн дэрсэлдэгч омгуудыг цэргийн эрдмээр дагуулan дарж 3 жилийн дотор Ромын газар нутгийг Рейн мөрөн хүртэл ихээхэн тэлжээ. Энэ зураа сенатад илгээж байсан цэргийн тайлан хожимо түүний алдар сууг дархалсан Галлийн тэмдэглэлийн эхлэл болсон түүхтэй. Тэгэхэд триумвират нурхаа төгсөнч манай эртний өмнөх 56 онд Цезар Лука хотноо Крас Помпей хоёртой уулзаж найрлан гурвын холбоогоо сэргээгээд эсэргэн жил нь Помпейг Испани, Африкт, Красыг баялаг ихтэй Сирт тус 5 жилээр өөрөө Галд ахаад 5 жилээр томилогдно гэж тохиролцжээ. Ийхүү манай эртний өмнөх 55 онд Галчуудад тогтмол тусалж байсан англичуудад сургамж өгөхөөр Цезар 2 легион цэрэгтэйгээ Ла-Маншын хоолойгоор Британийг чиглэн хөвж англичуудтай хэдэнтэй тулгараад нэр төдий инхийн гэрээ байгуулснаар эргэж ирсэн байна. Тэгэхэд Айкумен буюу мэдэгдэх ертөнцийг хөгөөлөн урсах далайгаар анх хөвсөн түүнийг алдаршуулан Сенат өмнө нь хийж байгаагүй 20 хоногийн мөргөл залбирлыг зохион байгуулжээ. Эсрэгэн жил нь Англи руу 5 легион илгээж ихээхэн хэмжээний эд баялаг булааж авчирсан Цезарын алдар улам бүр төгсээр байлаа. Гэтэл энэ зур Помпейд эхнэр болгон өгсөн Цезарын охин Юлия амарч ахта нас барснаар 3 холбоо ганхаж эхэллээ.
Жилийн дараа манай эртний өмнөх 53 онд Марк Крас Сириас Парфянчуудыг дагуулахаар мордож Месопотамийн цөлд ам алдсан тул 3 холбоо бүр мөсөн нурхан тэрэ. Харин Ромд үлдсэн Помпей сенатуудтай улам бүр дотносож байлаа. Тэгтэл Галлийн өмгүүд Ромын дараллаас ангижрахын тулд Верцингеторикс бангаар тэргүүлүүлэн ширүүн бослого дэгдээв. Босогчид ромчуудыг туйлдуулахын тулд одоогийн хорвол партизаны дайн дэгдээжээ. Цезарч легионтойгоо хурдан алхаагаар Верцингеториксийн нутагт хүрч Аварик хотыг 27 хоног бүслэн хотын бараг бүх хүн буюу 40 мянган хүнийг хяджээ. Дараа нь Цезар Герговиад босогчдод ялагдан энэ хүртэл 7 жил тэмцэж олсон бүхнээ алдахын даваан дээр тулсан ч цөөн цэрэгтэй Ромынхон хоёр талдаа буюу нэмэлт хүч ирэх нэг тал Верцингеториксийн сууга Алезия хотын нөгөө талд асар урт далан бэхлэлт байгуулж дунд нь байрлаад хоёр талаас дайрсан гаалчуудтай хэдэн өдөр тулалдсны эцэст бүрэн буулгаж авснаар Ромын бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрийг даруй 3-1-ээр тэлжээ. Верцингеторикс зэвсгийн хураалганд Цезарт бууж өгөхөд Цезар түүнийг Ром хотноо хүргүүлжээ. Энэ явдлаас хойш 6 жилийн дараа Цезар Ромд эргэж ирснээр Верцингеториксыг боомлон цаазалжээ. 8 жил үргэлжилсэн Галлийн энэ дайн манай эртний өмнөх 50 онд дуусахад Плутархын бичснээр нийтдээ 1 сая хүн ам алдсан байлаа. Ромын тэргүүн баян болсон Цезар цэрэгтэй хүндтэй маш их хүчтэй болсон ч консулынх нь бүрэн эрхийн хугацаа өндөрлөж байлаа. Албаа өгөөд хууль ёсоор хувь хүний хувьар Ромд эргэж очмогцсон Помпей тэргүүтэй сенатууд түүнийг баривчлан шүүхэд тодорхой байжээ. Цезар ч үүнийг андахгүй сайн мэдэж байлаа. Тэгээд энэ удаа элэг нэгтээ ромчуудтайгаа тулалдахаас өөр аргагүй болжээ. Ромд түүний хуучин анд агуу Гней Помпей засаглаж байлаа. Цезарын консулын эрх манай эртний өмнөх 50 оны сүүл 49 оны эхээр дуусч байсан бөгөөд яг хэдэн сар дуусах тухайд талууд санал зөрж байжээ. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусмагц Цезар легионуудаа тарааж Ромд хувь хүний хувьар чимээгүй эргэж ирэх ёстой байлаа. Иргэний хувьар Ромд эргэж ирмэгцэн Помпей түүнийг барьж шүүхэд шилжүүлэх нь тодорхой байжээ. Цезарыг консулынхаа эрхийг хэтрүүлж уруулж ашигласан сенатын зөвшөөрөлгүйгээр дайндаг дээсэн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж Ромоос хөөх ял тулгажээ. Гэтэл Цезар хуульд зааснаар Ромд өөрийн биеэр эргэж очилгүй алсаас ахиж консулд нэр дэвших эрхээ эдлэх шаардлага тавьжээ. Манай эртний өмнөх 50 он энэ мэд ихээхэн маргаантай өнгөрч Цезар Ромд суугаж Испанийн легионыг тэргүүлж байсан Помпейг легионо тараавал дагаад легионо тарай гэсэн санал гаргажээ. Үүнийг Катон тэргүүтэй Абциматууд хүлээж авсангүй. Нэр төр дуртай Помпейг бүгд найрамдах төрийг аврах цорын ганц хүн нь та гэж ятгахсаар 49 оны эхээр сенатууд Ромд дайны онцгой байдал зарлаж магистратуудад бүрэн эрх олгосонд Цезарын эрх ашгийг төлөөлж байсан Марк Антоний нар хойд нутаг руу Цезарыг чиглэн зүгтхаас өөр аргагүйджээ. Цезарч үүнийг далимдуулан хууль зөрчсөн нэрээр Ромд цэргэлэн нэвтрэх боломжтой болсон байна. Ийхүү ганц 13 дугаар легионтойгоо Равен муж буюу захирсан нутгийнхаа хилийн зааг дээр хүрээ буусан Цезар хилийн зурвсаар урсах Рубикон хэмээх жижигхэн голоор цэрэгтэйгээ хамт гарах хэсгээ шийдэх зайлшгүй шаардлагатай тулгарчээ. Хуулиараа бол ямар ч жанжин консул Италийн хилээр цэрэгтэйгээ нэвтрэх эрхгүй. Нэвтрвэл Ромд дайн зарласан гэж үздэг байжээ. Тиймээс Цезар манай эртний өмнөх 49 оны 1 сарын 10-наас 11-ний шөнө Рубикон голын эрэгт удтал бодол хийлэн зогсоод Светонийн тэмдэглэснээр эндээс буцаад явж болох юм гэж хэдэнтэй хэлсэн байна. Ромын бүгд найрамдах улсын хувь заяаг шийдсэн түүхэн чухал энэ мөчөд цэрэгтэйгээ нэвтрвэл иргэний дандигдж эсвэгөөс өөрөө улс төрөөс үрд холдон нэр төрөө алдах ичгүүртэй тавиланд унах амаргүй шахаанд орсон эргэлтийн энэ мөчөд Цезар домог яриагаар бол бурхны ишийг илэрхий үзэж цэргийн бүрээг булааж авсан аврах биетэн дайны ухай хадаасаар Рубикон голын гүүрэн дээгүүр нисч эсрэгцээ эрэгт гарахыг олж харсан гэдэг. Ийхүү алдарт Алио Октави буюу шавга хаялаа хувь заяагаа нэгэнд шийдлээ гэх үгээ хэлээд цэргээ тэргүүлэн Рубиконоор гарчээ. Ромын бүгд найрамдах төр ингэж унсан түүхтэй. Үүнийг сонссон Абциматууд сандран бужигнаж айж балмагдсан Помпей олон сенаттай хамт Балкан руу Грек руу зугтлаа. Италийн хотууд Цезарт эсэргүүцэл үзүүлсэнгүй. Цезарч тэднийг өршөөж урвсан жанжид сенатуудаас өөрийнх нь эсрэг босохгүй гэсэн ам авч суллаад 60 хоногт илдээ ёор суглалгүйгээр Ромд хүрч Итали орноо эзэн суужээ.
Помпей 7 легионтой Испанийг эрхшээж байсан тул Цезар итгэлтэй туслах Марк Антониго Ромд үлдээгээд Испани руу мордож 40 хоногийн дотор Илиарда хотын захад Помпейн 7 легионыг арга ухаанаараа буулгаж авахдаа Аналь урвсан бүхэнд өршөөл үзүүлжээ. Ромд эргэж ирээд Цезар ахиж консулаар сонгогдсон ч тэр жилийн өвөл цэрэгтэйгээ Адриатын тэнгисээр хөвж Помпейн эрхшээлд байсан Эпирт бууснаар Помпейг бүрэн буулгахын тулд хэдэн сар бүслэн тулалдаж эцсийн дүндээ 48 оны 8 сард Фарсал хотын захад хүч тулгаран Цезар хэдийгээр бараг 2 дахин цөөн морин цэрэгтэй байсан ч цэргийн ухаанаар даран сүнөөжээ. Помпей зүгтж үлдсэн хэдэн хүнийг Цезар мөнөөл өршөөхөд тэдэн дунд хожимо өөрийнх нь аминд хүрэх тавилантай Марк Юни Брут байсан нь хэслэнтэй. Тийхүү саяхан Ромыг эрхшээж байсан Помпей нүдрэмхийн зур зуйгуул болон хувирч Египтэд орогнол хүссэн ч Египтийн залуу хаан 13 дугаар Птолемей ялсан Цезарын талд орж Помпейг Египтийн иргэд буунгууд барьж хөнөөгөөд хэдхэн хоногийн дараа Александрияд ирсэн Цезарт толгойг нь барьжээ. Нэгэн цагт зэвсэг нэгтээ явсан анд нөхөр хүргэнийхээ толгойг хараад Цезар буруу харж нулим сунган Помпейн алуурчдыг цаазлах зарлиг буулгасан гэдэг. Ингээд Цезар Египтийн залуу хаан Птолемей түүний эгч Клеопатра хоёрын зөрчилд татагдан орсноор Египтэд жил гаруй болж Александрийн дайнд ялснаар Клеопатраг хатан хаанаар өргөмжлөөд Абциматуудын үлдэгдлийг зээлээд даран Ром руугаа буцжээ. Клеопатра тэр хоёрын дундаас Цезарион хүү төржээ. Заналтайсан Катоны цэргийг зээлээд дараад Цезар Ром руу Вини Види Виче буюу ирлээ, үзлээ, яллаа гэсэн алдарт мэдээгээ илгээсэн байна. Катон харин Үзико хотод амиа игүтгэжээ. Тиймээс манай эртний өмнөх 45 онд Помпейн үлдэгдэл цэргийг Испанид дарснаар иргэний дайн дуусч Цезар Ром хотноо эзэн суугаад бүх хүнд ихээхэн хэмжээний урамшуулалт тараажээ. Ромчууд мөн Цезарыг алдаршуулан үндэсний эцгээр өргөмжилж хөшөө баримтлыг нь хаасайгүй босгон сенатууд насан туршид нь диктатораар сонгож бурхтын игнэнд залаад энэ дэлхийд мэндэлсэн сарыг нь Жулай буюу июл гэж нэрлсэн түүхтэй. Авиаслаг удирдагч Цезар хэдхэн жилийн дотор маш их өөрчлөлт хийж Юлийн шинэ хуанлын нэвтрүүлсэнийг нь дэлхийд даяар одоо хүртэл ашиглаж байгаа билээ. Цезар их олон бүтээн байгуулалт эхлүүлж тариачин боолуудыг чөлөөлөхийн төлөө авилгатай тэмцэж эзэнт гүрний суурийг тавьсан ч энэ бүхэн цагийн илээлтэд бүдгэрэн алдарчээ. Брут Касси тэргүүтээ хуучин дайснуудаа өршөөж өндөр албан тушаалд томилсон ч итгэл үнэмшлийг нь өөрчилж чадсангүй. Эрх мэдэлгүйч хуучнаас агсан язгууртнууд Цезарыг дарангуйлагч өөрийгөө хаанд өргөмжлөх гэж байна хэмээн ярьцгааж байлаа. Цезарч энэ яриаг батлах гэсэн мэт манай эртний өмнөх 44 онд баярын өдөр Марк Антонигоор өөртөө хааны титэм өмсгөх гэж үзээд ард олон дургуйцхийг хармагцаа болиулсан удаатай. Өдөр хоног өнгөрсөөр Касси Брут тэргүүтээ 60 сенатч Цезарыг унаг хаар хуйвалдаж эхэлжээ. Цезар Брутыг хүүшигээ хайрлан дотончилдог байлаа. Тиймээс Брут нэлээд эргэлцсэн ч эцэстээ хуйвалдаанд нэгдсэн байна. Хуйвалдагчид манай эртний өмнөх 44 оны 3 сарын 15-ны баярын өдөр Сенатын хурал дээр Цезарыг хөнөөхөөр шийджээ. Тэр өдөр эхнэр Калпурниан Цезарыг Сенат руу битгий яв гэж ятгаснаас гадна Сенат руу явж байхад нь түүнд хуйвалдаан болж байгааг мэдээлсэн зурвас өгсөн ч Цезар уншиж амжсангүй. Төлгөч үүний өмнөхөн түүнд энэ баяр танд их аюултай гэж төлөвлөсөн байжээ. Сенат орох замдаа Цезар өнөөх төлгөчийг олны дундаас олж хараад баярын өдөр болчихлоо шүү дээ гэд инээр хийлсэн ч төлгөч гихтэл шөнө болоогүй байна гэж хариулсан гэдэг. Цезар танхимд ороод суудалдаа суухад хуйвалдагчид хүсэлт барих нэрээр тойрон зогсжээ. Ингээд түүлэд Симбар хилэлцсэн ёсороо Цезарын нөмөргөөс зуурч авахд каскад төрүүлж хутгалав. Цезар эргэж хараад үзгээрээ хатгаж эсэргүүцэх гэж оролдсон ч хуйвалдагчид тал талаас нь дайран хутгалжээ. Тэдэн дундаас Брутыг олж хараад чи бас эдэнтэй нийлээ юу миний хүү гэж дуалтсан Цезар ахиж эсэргүүцсэнгүй. Нөмөргөөрөө толгоогоо нөмөрсөн гэдэг. 23 удаа хутгалуулсан Цезар агва Помпейн гэрэлт хөшөөний хөл дор хөсөр унаж 55 наснда инхүү өөд болжээ. Хуйвалдагчид бүгд найрамдах төр сэргэснийг дуулган форумын талбай дээр гүйлтэн гарлаа. Гэвч Цезарыг багтан шүтэж байсан ромчууд тэднийг дэмжсэнгүй. Хуйвалдагч язгууртнууд тэр дундаа алдартай уран илтгэгч Цицероны аминд хүрсэн 13 жилийн иргэний дан ингэж дэгджээ.
Энэ дайнд Цезарын өргөмөл хүү Октавиан Август ялж принципат буюу хаант засгийг дунхаглан тогтоожээ.